12 дугаар сарын 1-ний өдрийг угтаад ер нь ХДХВ дохын халдвартай амьдарч байгаа иргэдийн эрх ямар хэмжээнд манай улсад хангагдж байгаа юм бэ гэдэг энэ сэдвээр ярья гэж өнөөдөр эрх саранг өрсөн. Анх дохын халдвар авсан иргэн Монголд бүртгэгдэжээ гэдэг мэдээллийн дараа нэг хэсэг бол хүн болох анхаарал хандуулдаг. Энд чинь хүү яа юу болж байна гэдэг байсан бол одоо харьцангуй намж юм болчих. Тэгэхээр магадгүй мэдээлэлтэй яг сүүлийн үеийн мэдээлэлтэй байгаа хүмүүс жоохон цөөн байж магадгүй. Дэлхийн нийтийн болоод манай улсын хувьд нөхцөл байдал тоон статистик мэдээлэл халдвар авсан шаналж байгаа хүмүүсийн тоо магадгүй амь насаа алдсан үнээс болоод ийм хүмүүсийн тоо ер нь одоо хэд төрсөн бэ? Ерөнхийдөө бол Монгол улсад анх 1992 онд бүртгэгдчихсэн. Тэгээд яг энэ оны 10 сарын байдлаар Монголд 388 дахь тохиолдол бүртгэгдчихэд байна. За тэгээд үүнээс ерөнхийдөө бол 60 иргэн маань нас барсан. Үлдсэний ерөнхийдөө бол амьд байгаа гэж хэлж болно. За дэлхийн нийтэд гэх юм бол Монголд ерөнхийдөө бол жилдээ нэг 15-аас 20 тохиолдол бүртгэгдээд явж байна. Яг одоогийн байдлаар дэлхийн нийтэд ерөнхийдөө бол өдөрт 1.9 сая хүн энэ халдварыг авч ийн гэсэн дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан тоо мэдээлэл байгаа. За түрүүний ярьсанчлан нөгөө анхны зүйл дээр соргог байдаг гэсэнчлэн анх 1992 онд бүртгэгдэж байхад ерөнхийдөө бол энэ өвчний талаар ямар ч мэдээлэлгүй, эмчлэх арга байхгүй, энэ өвчний талаар мэдэх эмч байхгүй тийм нөхцөл байдалтай байсан. За одоо гэх юм бол энэ талаар яг анхаарад энэ талаар одоо чинь эмчилгээ гэж яг бүрэн хэлж болохгүй. Гэхдээ энэ бол эдгэр дүү арах өвчин гэж явж байгаа. Анх бол яг энэ өвчнийг тусаал хүн үхтийн байна гэдэг ойлголттой байсан бол харьцангуй одоо 92 оноос хойш гэдэг чинь тий 34 жил 32 жил болчлаа тий. Энэ үед бол мэдээлэл гайгүй харьцангуй сайжирсан байна гэж харж байна. Одоогийн байдлаар мэдэгдэж байгаа бүртгэгдсэн 300 гаруй тохиолдлыг ер нь бол нэг 50 орчим хувьтай гэж үзэж байгаа юу? Тийм. Ерөнхийдөө бол яг бид нэр 2 жил тутамдаа ч юм уу тооцоолол хийж гаргадаг. За Монголд ерөнхийдөө бол хэдий хэр хэмжээний энэ халдвартай хүн байх боломжтой юм бэ гэдэг тооцоолол хийж байгаа 600 гаруй ерөнхийдөө бол Монголд хэдийгээр халдвартай хүн амьдрах хэвчээс бид нар нэг 45 орчмыг олж илрүүлээд байна гэсэн тооцоолол гарсан байна. Олж илрүүлээгүй гэдэгт нь ямар шалтгаанууд байдаг вэ? Одоо жишээ нь хувь хүн өөрөө эрүүл мэндийн байгууллагад хандаагүй гэсэн үг үү? Эсвэл ямар нэгэн байдлаар халдвар авсан гэдгээ өөрөө ч мэдээгүй, ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй явж байгаа тэр хүмүүс гэж ингэж дэлхийн эрүүл мэндийн байгууллага үздэг юм уу? Ер нь бол яг аль талтай. Нэгдүгээрт мэдээж хүмүүс энэ үйлчлэгээнд урьдчилан сэргийлэх үйлчлэгээнд шинжилгээнд юусэн хамрагдахгүй байна. Өөрснөө яг ажлын шаардлагаар ч гэдэм үү, визний шаардлагаар ч гэдэм үү те яг тодорхой нэгэн шалтгаанаар одоо чинь санамсаргүй байдлаар мэдээд байгаа гэсэн үг үү? Ерөнхийдөө бол яг хавьтал судлалаар бид нар мэдж байгаа. Тэгээд дээрэс нь төрийн бус байгууллагууд өөрсдөө яг зорилттой бүлэг гэдэг байгаа энэ хэдийгээр халдварт өртөх өндөр эрсдэлтэй бүлэг хүн ам руу түлхүүн ажиллаж тэр хүмүүсийг эрэл сурал хийж ухуулга мэдээлэл хийсний үр дүнд шинжилгээг сурчилсны үр дүнд ерөнхийдөө олж илрүүлж байгаа гэж хэлж болно. Халдвар авсан хүмүүсийн энэ нийгэмд эзлэх байр суурь, энгийн жирийн иргэдтэй адилхан эрх тэгш амьдрах гэдэг юм уу, ажиллах, хөдөлмөр эрхлэх, нийгмийн харилцаанд оролцох энэ эрхүүд ер нь ямар төвшөнд хангагддгийм бэ? Яагаад ингэж асууж байгаа вэ гэхээр энэ жил халдвартай иргэдийн эрхийг хамгаалах, хүний эрхийн мэдрэмжтэй байхыг бусад иргэдэд хандаж уриалж байгаа гэж ингэж ойлгосон. Яг Монголд ерөнхийдөө хэдийгээр тогтоо тэмцэх тухай хууль гэж байгаа. Энэ бол яг хамгийн сүүлд сайжруулсан хууль нь 2012 онд хийгдсэн. Энээс хойш ерөөсөө сайжруулалт шинжилт хийгээгүй. Тэгээд Монголд байгаа нийт халдвартай иргэдийн маань дийлэнх хувь нь бас нөгөө хөдөлмөрийн чадвар алдагдлын хуваар тооцогдоод одоо чинь нөгөө нийгмийн халамж үйлчилгээнд авчдаг тодорхойгүй хувь нь одоо чинь хувийн байгууллагт ч гэдэм үү ажил хөдөлмөр эрхлэн явж байгаа. За Монголд бас нэг тулгардаг асуудал гэдэг юм бол ажил хөдөлмөр эрхлэн явж байхад нь одоо чинь өвчлөлийн статус ажлын хин нэгэнд ил гарах түүнээсээ болоод ялгуурлан гадуурхалтанд өртөх
Тэгээд ажилгүй болох, хөдөлмөргүй болох одоо чи нөгөө нийгэмд байгаа хүн ам одоо энийг ахуйн замаар халдна, хамт байх үедээ халдна ч гэдэг юм уу те мэдлэг мэдээлэл учраас одоо чи тухайн хүний одоо чи өвчлөлийн статусыг мэдсэн тохиолдолд ялгуурлан гадуурхалт их байдаг учраас одоо чи нөгөө тухайн өмнө өөрөө нийгмээсээ зайгаа барьцдаг. Одоо чи тухайн халдварын маань статусыг мэдчихвээ дээ, мэдчихэд тараачих үү гэдэг айдас байдаг мөнгөний айдастай. Ерөнхийдөө хүмүүс өөрсдөө хайрцаглагтаад одоо чинь ингээд талд нуугдмал шатандаа ороо авчдаг. Хувь хүний нууц, хүний эрүүл мэндтэй холбоотой мэдээлэлд ер нь ямар байрлалаар хандах ёстой юм? Ийм мэдээллийг олоод авцсан хүмүүс одоо хүний нөөцийн мэрэгчлэлт нөөцч гэдэг юм уу? Ямар байдлаар хадгалах, хамгаалах, эрхийг нь хангах ёстой юм бэ гэдэг энэ чиглэлээр ер нь үйл ажиллагаа төрийн болоо төрийн бус байгууллагуудын зүгээс гэдэг юм уу? Явдаг хийдэг ийм зүйл бий юу? Яг төрийн бус байгууллага гэх юм бол төрийн бус байгууллагууд маань тогтмол мэдлэг мэдээллээр нийт хүн амыг болон одоо чинь халдвартай хүний төлөө өгөхийг хичээдэг. Улсын байгууллага ч гэсэн тийж байгаа. Тэнгүүдээ нийт масс маань ерөөхдөө бол энэ мэдээллийг нэг тийм үл оошоож тоодгүй ч гэдэг юм уу те. Яг одоо чинь 12 сарын 1-гээл болонгууд ч одоо чинь хүн болгон нэрээ чинь юу болж байгаа вэ? Саяны мэдээлэл гээл тэгэхээр 12 сарын 1-нд төхөөл ингээл сенсацлагдаал өмнөх мэдээллүүд нь ухагдаж гарч ирээл те. Гих мэдчлэн бид нар яг энийг одоо чинь нийт хүн амд ингээд тогтмол хүрэхийн тулд илүү одоо чинь нөгөө нэг хүрэж байгаа арга хэлбэрээ өөрчлөх хэрэгтэй юм болов тий. Яг одоо чинь бид нар хэдий халдварт хэд байна. Одоо чинь энэ өвчин бол ийм гэхээсээ илүүтэйгээр нийт массын сонирхлыг татсан байдлаар эн чинь нэрээ ийм шүү гэдэг байдлаар хүргэх арга хэлбэрээ одоо яг өөрчилж эхлэх цаг нь болсон болов гэдэг нь харагдаж байгаа. Ямар хэлбэрийн ялгуурлан гадуурхал, хүний эрхийн зөрчил, эрхээ хамгаалуулж чадахгүй тэр нөхцөл байдал руу түгээмэл очдөг вэ манай улсын тухайд? Ерөнхийдөө бол хүмүүсийн яг нийт масс гэдэг юм уу зарим нэгэн дотор ажиллаж байгаа хүмүүсээс одоо шинэ халдвар гарахад хэн бэ гэдэг асуулт айгүй хэрдэг. Ерөнхийдөө бол хиддэх тохиолдол вэ? Ямар замаар авсан бэ гэдг нь биш хүмүүст хэн бэ гэдэг нь чухал байгаад байдаг. Тэр мэдээллийг илүү хүсээд байдаг гэдэг нь одоо чинь би тэр хүнээс хол байх юм шүү гэдэг бодол ч юм уу нэг сэрэмж авчих гад хүсээд нь шүү дээ. Тэгэхээр бид нар одоо чинь хувь хүний нууцад хамаардаг зүйл эрүүл мэндийн статус гэдэг бол тэгээд дээрэс нь хувь хүний эмзэг мэдээлэл гэдэгт орж явдаг зүйл учраас бид нэр хэн гэдгийг ямар нэгэн байдлаар зарлах боломжгүй. Энийг зарлалаа гэдэг угаасаа үр дүн гарахгүй. Яах вэ нөгөө нэг эрүүл мэндийн байгууллагын хувьд одоо чи нөгөө хавьтал судал хийж одоо чи нөгөө дараагийн халдварыг олох гэдэг юм уу те тэр талаараа байдаг учраас ерөнхийдөө бол хувь хүний эмзэг мэдээллийг хадгалах одоо чи тухайн хүнийг цаашид те нийгэмд хүл нийлүүлэн алхахад ерөнхийдөө бол хувь хүний нууцыг хамгаалах, эмзэг мэдээллийг нь хамгаалах хамгийн чухал байдаг. Сүүлийн 1-2 жил нөгөө эрт илрүүлэг гэдэг ингээд нэгдсэн журмаар зохион байгуулад аль болох олон хүн амыг хамруулах юм улсын хэмжээний арга хэмжээ хийгдэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ эрт илрүүлгийн хүрээнд гэдэг юм уу илэрсэн тохиолдлууд гэж бий юу? Энэ ер нь бол ингээ логикоор нь бодох юм бол хувь хэмжээ магадгүй эрт илрүүлэг юм хийж ихсэн он жилүүдээс эхлээд мэдэгдэж байгаа бүртгэгдсэн тохиолдлууд нэмэгдэх ёстой санагдаад байгаа юм. Ерөнхийдөө бол эрт илрүүлэхээр маш бага илэрсэн. Тэнгүүдээ энэ яг хэдийн халдварыг чи ерөнхийдөө 15.5% эмэгтэйчүүд за үлдсэн үеийн эрэгтэйчүүд байгаа. Тэнгүүдээ эрэгтэйчүүдээсээ ерөнхийдөө бол 80 орчим хувь дахиад эрэгтэйчүүдээс 80 орчим хувь зорилттой бүлэг буюу хэдий хэвийн халдварт өртөх эрсдэлтэй өндөр бүлэг хүн ам гэж байдаг байхгүй юу. Тэрэнд илүү илэрч байгаа учраас ерөнхийдөө бол судалгааны үр дүнгүйгээр нийт массыг хамарсан ерөнхийдөө бол шинжилгээ яг үр дүн маш багатай юм байна. Тэгэхээр яг зорилттой бүлгүүд рүүгээ хэдий хэвээд өртөх эрсдэлтэй өндөр бүлэг хүн ам руугаа илүү их түлхүү ажилласан үр дүнтэй юм байна гэсэн судалгаа гарсан. Зөв. Бид хэд нэг 60 орчим мэрэгний алдчихлаа гэж байна шүү дээ, тий. Энэ халдварын улмаас. Тэгэхээр халдвар авсан хүмүүсийн амьдралын чанар гэдэг юм уу, насжилтын хувьд ямар судалгааны дүн гардаг вэ? Ер нь бол халдвар авснаас хойш тэр хүний амьдрах чанар чадварт нөлөөлж байгаа гол нөгөө нэг юм бэрхшээл гэх юм уу да эрүүл мэндийн хувьд тэгээд дундаж насжилт халдвар авснаас хойш ер нь ямар байд юм бол дундаж наслын ярахаар ерөнхийдөө дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сүүлийн жил 2030 он хүртэл 95
95 гэсэн зорилт тавьсан байдаг. Тэрний үе гэдэг юм бол эхний 95 нь хэдийгээр халдвартай амьдарч буй хүний 95%-ийг нь олж илрүүлнэ. Дараагийн 95 нь тэр олсон 95%-ийнхаа 95%-ийг нь ретровирусын эсрэг эмчилгээнд хамруулнаа. За тэнгүүдээ сүүлийн 95 нь болохоор тэр эмчилгээнд хамрагдсан 95%-ийн 95%-ийг нь вирусын ачааллыг тэглэнэ гэж байгаа. Тэнгүүдээ ерөнхийдөө бид нэр яаж аваа гэдэг нь насжилтын үед гэдэг юм бол тухайн хүн аль болох эртхэн өвчнийхөө статусыг мэдээд эмчилгээнд хамрагдчих юм бол одоо чи нөгөө байгалийн хажуугаар биологийнхаа насжилтыг насчих боломжтой болчиход байгаа. Тэгэхээр 95 нь Монгол улсад хэрэгжилт нь ямар түвшинд вэ? Хуваар нь аваад үзэхээр ерөнхийдөө эхний 95% маань түрүүлсэн те бид нэр илрүүлэхийнхаа ерөнхийдөө 45 орчим хувийг нь хамруулж чаднаа. За тэнгүүдээ бид нэр тэр 45-ийнхаа 98 орчим хувийг нь вирусын эсрэг эмчилгээнд хамруулчлаа. Тэнгүүдээ сүүлийн 95 манаас ерөнхийдөө төлөвлөгөөгөө давуулсан биелүүлсэн явж байгаа. Тэгэхээр бид нэр хамгийн гол зүйл нь хүмүүсээ олж илрүүлэхэд л хамгийн гол асуудал. Энэ дээр тулгардаг хамгийн гол асуудал гэдэг юм бол нийт хүн ам маань одоо чинь энэ хэдийгээр талаар мэдээлэл ерөнхийдөө бол хомс байна. Урьдчилан сэргийлэх үзлэг онцлогоонд маш бага хамрагдчихээн. Энэгээр нь аюу том асуудал болж байна. Хэрвээ энэ өвчин илэрчлээ гэдэг тохиолдолд би яах вэ гэдэг бас айдас маань байгаа даа тий. Нийгмээс ирдэг ялгуурлан гадуурхалт за гэр бүлээс бас ирж болж гин тий. Бүх төрлийн ялгуурлан гадуурхалтаас айдаг ч юм уу тий. Мэдээж анх халдвар авсан гэдгээ мэдэх тухайн хүнд бол яаж ч утсан хүнд цохилт. Гэхдээ маш хурдан сэтгэл зүйн хувьд гэдэг юм уу да эмчлэгдэх те дараагийн алхам одоо нөгөө хилээд байгаа вирусын эсрэг эмийн эмчилгээнд хамрагдах хүртэлх тэр үе шат хэр удаа үргэлжилж байгаа вэ? Одоо жишээ нь өөрөө ч тэр гэр бүлийнхэн ч тэр за нэгэн халдвар авсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд одоо дараагийнхаа алхмуудыг хийж эхлэх хүртэл одоо өөрөөр хэлэх юм бол эмийн эмчилгээнд хамрагдах хүртэл бас хугацаа алдчихад байгаа юу гайгүй юу? Ер нь бол хугацаа янз. Одоо чинь эмчилгээ хийлгэж байгаа дундаасаа ганц нэг тохиолдолд алдагдах тохиолдол ч гэдэм үү те. Хамгийн түрүүнд тухайн хүн маань өвчлөлийнхаа талаар мэдээд өөрийнхөө оншийг хүлээн зөвшөөрөх нь хамгийн чухал. Хүлээн зөвшөөрөөд за би эмийн эмчилгээндээ орё. Одоо чи нөгөө хүлээн зөвшөөрөөгүй улмаас одоо чи шууд механикаар эмийн эмчилгээнд оруулахаар нөгөө хүн маань те эмээ тасалдаг ч гэдэм үү те тухайн өвчлөлийн талаар мэдгүй улмаас сүрэг асуудлууд үүсэх магадaltaй учраас хамгийн түрүүнд одоо чи өөрийнхөө өвчлөлийг хүлээн зөвшөөр. За би ерөнхийдөө бол ийм халдвартай болсон юм байна. Энэ халдвар маань ийм учраас би ерөнхийдөө бол энэ эмчилгээнд хамрагдах шаардлагатай юм байна гэдэг үгнээс. Хоёрдугаарт бид нар бол ямар нэгэн байдлаар насанд хүрсэн л бол бид нар нөгөө хин нэгэнд хэлэхгүй байх үндсэлтэй. Тухайн хүн өөрөө хүлээн зөвшөөрсөн нэг үндсэн дээр хин нэгэнд нь хилдэг. Одоо тэр чинь өвчлөл авчлаа гэхэд өдөр болгон тогтмол нэг юм уух хэрэгтэй байдаг учраас тэрийг сануулж идэг нэг хүн байх хэрэгтэй ч гэдэг юм уу те. Тийм болж идэг нэг хүн байх хэрэгтэй гэдэг учраас бид нар айл болох гэр бүлийнхэндээ бид нар айл болох найз нөхөд ч гэдэг юм уу те ажлынхандаа хэл гэж хэлэхгүй. Ерөнхийдөө гэр бүлээс чинь нэг хүн заавал ер нь бол мэдчихэхэд зүгээр шүү те. Энэ өвчлөлийн талаар хэлж явах хэрэгтэй гэдэг талаар мэдээлэл ерөнхийдөө бол байна. Одоо тэр сэтгэл зүйн хүнд үеийг даван туулах, эмийн эмчилгээтэйгээ аль болох хугацаа алдалгүй хурдан залгахад нь дэмжлэг үзүүлэх сэтгэл зүйчдийн баг гэдэг юм уу? Төрийн бус байгууллагууд ер нь хэр түгээмэл вэ? Одоо жишээ нь танай байгууллага яаж ажилладаг? За шинэ халдварт манай дээр нийгмийн үйлчлэгэнд зуучилж өгч болж байна. Сэтгэл зүйч бол тогтмол ажиллаж байгаа. Мөн дээрээс нь бид нар яг тэр бүлэг хүн амд одоо чи нөө дэмжих бүлгийн уулзалтууд хийж байна те. Одоо чи хэдийгээр халдвар авсан хүн одоо чинь яаж өөрийгөө оншоо хүлээн зөвшөөрсөн, яаж бусдад одоо чинь энэ оншныхоо талаар хэлсэн, анх ямар байсан, сэтгэл зүйн ямар байсан тэрийг хэрхэн даван туулсан ч гэдэм үү те гих мэдчлэн одоо чинь бүлгийн уулзалтуудыг хийж байна. Мөн жишээ нь энэ хэдийгээр халдвартай хүнээр дамжуулаад бас бусад хүмүүст мессеж өгөх зорилготой те шинжилгээнд хамрагдцгаая. Энэ өвчин бол айх зүйл биш ээ гэдэг талаар мэдээллүүдийг ерөнхийдөө үйл ажиллагаанууд бол тогтмол явагдав. Ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа, амьдралын чанар нь төдийлөн нөгөө нэг юм дундаж хүнтэй харьцуулахад бас яг сансан хэмжээнд хүрэхгүй байгаа болов уу гэж нийтлэгээр нь тэгэж бодож байна. Тэгэхээр ер нь бол нөгөө халдвар авсан хүмүүсийнхээ ар гэр ахуй амьдрал гэдэг юм уу орлого тий энэ чинь нөгөө ялгаагүй л тогтвортой ажиллаад амьдраад явхад тэр хүн чинь тогтсон орлогууд байх хэвээр ажил хөдөлмөрөөр эрхэлж явах хэвээр. Гэтэл би хаана ямар үлээ гэх тэгэхээр
халдвар авсан хүмүүсийнхээ нөхцөл байдлын танилт судалгаа гэдэг юм уу эргэх холбоо ер нь хэрвээ. Ерөнхийдөө бол эргэх холбоо бол тогтмол тэр хүмүүс чинь өдөр болгоныг юм нууж байгаа учраас сар тутам ирж юм аавна улирал тутам ч гэдэг юм уу те тэнгүүдээ хаагчлаа бид нар тухайн хүний вирусын ачаал нь ерөнхийдөө бол ямар хувайн энэ хүн яг имээ тогтмол ууж гинөө үгүй юу гэдэг ерөнхийдөө судалгаа яг энэ хүмүүстэйг бол тогтмол холбоотой байдаг. Бид нар чинь нөгөө байнгын эмчилгээтэй учраас тэгээд дээрэс нь ерөнхийдөө бол амжиргааны түвшин доогуур ч гэдэг юм уу те вирусын ачаал нь тэглэгдээгүй зарим нэг нь тархлаа унсан гэх тохиол бид нар маш цөөн тоогоор ч гэдэг юм нөгөө боломжийнхоо хэмжээгээр төрийн бус байгууллага маань нөгөө витамины багц ч гэдэг юм уу те хүнсний багц айлуулах чадлаараа өгч тийм төсч дэмжийг боддог. Мэдээж дээрэс нь тэр хүмүүст одоо чинь ажил хөдөлмөрийн эрхлэгч гэдэг юм уу нийгмийн харилцаанд ороод явж хахад ямар нэгэн хуулийн ялгуурлан гадуурхалтаас үүдэлтэй хуулийн асуудал үүсгэд хуульчтай холбогдож одоо чинь нөгөө хууль эрх зүйн дэмжлэг төсөл үзүүлэгч гэдэг юм уу тиймэрхүү ажиллагаанууд явагддаг. Им гэснээс энэ эмийн эмчилгээний төлбөр мөнгө ер нь ямар болдгийм бэ те. Тэгэхээр одоо ингээд за нэг сар гэдэг юм уу 7 хоног гэдэг юм уу ингээд уух эмний үн өртөг яадгийн тэгээд энийг тухайн иргэн өөрөө гаргах тийм үү эсвэл улс гэдэг юм уу ямар нэгэн байдлаар хөнгөлт дэмжлэг энэ дээр байдгүй. Ерөнхийдөө бол урьдчилан сэргийлэх үзлэг дээр ч гэдэг юм уу шинжилгээнд хамрагдахад одоо чинь тухайн даатгалаараа ч гэдэг юм уу те өөрсдөө яг үйлчлэгийг авч байна. Яг Монгол улсаас болохоор халдварт өвчин гэдэг зүйл анги өөрөө үн төлбөргүй байдаг учраас эмчилгээний үн төлбөргүй. Одоогийн байдлаар Монгол улсаас 100% бүрэн төлөгдөж явж байна. Тэр эмийн нөгөө хангалт олдоц хэвийн хэмжээнд үү? Хэвийн хэмжээнд. Бид нэр ерөнхийдөө бол одоо чинь жилд нэг 688 байх ёстой гэж тооцоолж штеп. Гэх мэтчлэн бид нар бас энэ жил хэдэн хүн шинээр эмэнд хамрагдах боломжтой вэ гэсэн бас нөгөө тооцоолол гарч агаад бид нар ерөнхийдөө эмийн захиалгуудаа хийгээд явдаг. Төрийн бус байгууллага хоёрын хамтын ажиллагаа яг энэ чиглэл дээр ер нь хэр ойлголцсон гайгүй вэ? Одоо жишээ нь төрийн байгууллага гэл тэгэхээр халдвар төвчин судлалын үндэсний төв ч юм уу мэдээд орж ирэх нь байна. Энэ нөгөө хүний эрхийн үндэсний комисч гэдэг юм уу? Ийм байгууллагуудтай төрийн бус байгууллагууд ер нь яаж хамтарч ажилладаг юм? Ерөнхийдөө бол маш нягт холбоотой. Халдвар төвчин судлалын үндэсний төв бол яг төрийг төлөөлж байгаа ганц том байгууллага тий. Тэгээд дээр нь эрүүл мэндийн яам байна. Тэнгүүдээ бид нар чинь ерөнхийдөө бол төрийн бус байгууллага маань Монгол улсад илэрсэн нийт зорилттой бүлгийн эрэгтэй хүн амын ерөнхийдөө 40 орчим хувийг илрүүлж өгсөн байдгийг. Тэгээ бид нэр эмчилгээ үйлчлэгэнд нь зуучилдаг. Тийм учраас ерөнхийдөө бид нар яг холбоотой байхс өөр арга байхгүй. Одоо чинь нөгөө нэг төрийн байгууллага маань яг нөгөө энэ эрсдэл бүлэг хүн ам руу илүү нөгөө дүлгүүн орж ажиллах гэхээс илүүтэйгээр нөгөө нийт масс скрининг хийгээ явждаг. Яг төрийн бус байгууллага төрийн хийж чадахгүй байгаа зүйлийг нөхөж яг хийж байгаа гэсэн. Яг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа та нарт жишээ нь тулгамдж байгаа асуудал гэвэл яг юу нэрлэх вэ? Одоо жишээ нь ийм нэг байгууллагынхан гэдэг юм уу ийм чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс болоод аж ахуйн нэгжүүд биднэрт нэг ийм дэмжлэг үзүүлчүүл үйл ажиллагаа улам хүртээмжтэй илүү сайн болох гээд байна. Магадгүй нөгөө халдвар авсан хүмүүсийг илүү эрт олж илрүүлснийгээ эмчилгээнд үр дүнтэй хамруулахад ийм л юм дутаад байна гэсэн зүйл бий юу? Тулгамдсан. Нэгдүгээрт гэх юм бол мэдээж засгийн газар эрүүл мэндийн яамыг хэлнэ. Мэдээж маш удаан боловч явцтай бага үйл ажиллагаа бид нар бодлого нөлөөлөл хууль эрх зүйн орчин сайжруулах шаардлагатай байна. Маш нэн тэргуунд ярьж байгаа нь бид нар одоо чинь нэг тогтой тэмцэх тухай хууль гэлдэж байгаа тий аль 2012 онд гарсан. Бид нар энийг шинжилэн найруулж баталмаар байна гэж юм тий. Хоёрдугаарт бид нар нийт хүн ам болно нөгөө хэвлэл мэдээллийг бид нар зөв мэдлэг мэдээлэлт өгөх хэрэгтэй. Тэгжээж одоо ч нөгөө ялгуурлан гадуурхалт байхгүй болно. Тухайн халдвар авсан иргэн маань найзгүй болно. Хинч одоо очиод халдвартад ч гэдэм үү те дүүрэг дээрээ очиод энэ кабинетээр ороод шинжилгээ өгөөд явах боломжтой болно. Тэ одоо чинь зүгээр ингээл дүүргийн бэлгийн замаар дамж халдварын кабинетад би очиод шинжилгээхгүй л явангууд бүш нөгөө тэр чинь явж ийн гэлээ штэ бас нэг өвчин авцсан бах та гэдэг яриа гарахгүй те тэнд хэн болгон урьдчилан сэргийлэхээр зүгээр очиод үйлчлэгээ авч болно те заавал хүн өвдчихэд одоо чинь монголчууд нөгөө өвдснийхаа дараа эмнэлэгт ханддаг штэ яг тэр сэтгэхгүйгээрээ энэ өвдчөөл эмнэлэгт явж ийн да гэдэг ойлголтыг авдаг хинч нөгөө урьдчилан сэргийлэхээр яваад энэ те өөрийгөө хайрлж ийн илэрхийлж ийн өөртөө анхаарч ийн гэдэг тийм нөгөө бодлого байхгүйгээр өөрөө өвдчихэд явж байгаа учраас бусдыг ч бас тэр нүдээр харж тэр мэдээлэл өгөх нь өөрөө айгүй тийм
буруу ташаа ойлголт байгаа гэдэг. Тэрнээс болоод хүмүүс тэр кабинетаар үйлчлүүлдэггүй ч гэдэм үү, нууцтай байгаад заавал нэг шаардлага хэрэгцээ гарсны улман дээр тэр те үйлчлэгэнд хамрагдах бус урьдчилан сэргийлэхээр 3-6 сарын хугацаанд тогтмол шинжилгээнд хамрагдчих юм зөв. Ичиж нэрлэх, нуух энэ нөгөө нэг бүр илүү даамжруулах, илүү эрсдэл рүү түлхэх ийм хүчин зүйл болж байгаа хэл та. Тэгэхээр анхны тохиолдол илэрснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд эерэг өөрчлөлтүүд юу вэ? Мэдээж бас нөгөө сарын хажуугаар сайн зүйл байгаа. Бид нар анх бол одоо чинь энэ өвчлөлийн талаар мэддэггүй, ямар нэгэн эмчилгээ байхгүй, эмч байхгүй байсан бол одоо бүр ингээ халдвар төвчийн судлалын үндэсний төв дээр албатай болоод бүх 21 аймаг дүүрэг дээр мэрэгсэн сургагдсан эмчнэр байна. Одоо чинь энэ өвчлөлийг хараад шоконд орох биш. Энэ ч одоо чинь вирусын эсрэг эмчилгээнд хамрагдчихвол болчт юм гэдэг мэдээж ими гараад ирлээ. Мөн дээрээс нь бас нэг давуу талууд бас 2 гарч ирсэн. Тэрийг бол яг манай төрийн бас байгууллага яг олон улсын төслийн санхүүжилтээр оруулж ирсэн. Нэг нь юу вэ гэх юм бол хүртэлтийн өмнөх урьдчилан сэргийлэлгээд PrEP гэдэг эми эмчилгээ байна. Тэр нь яг өвтгөөсөө өмнө одоо чинь тэр имийг урьдчилаад уучих юм бол тэр халдварыг авахгүй гэсэн. Энэ юм маань ерөнхийдөө бол 2 горимтой өдөр тутам уух горимтой эсвэл нөгөө хүссэн үедээ уух горимтой гэсэн 2 горимоор явдаг имийг яг одоо эрүүл мэндийн яаманд одоо чинь нөгөө эмийн тухай хуулинд оруулж иргээд яг явж байгаа. Одоогийн байдлаар бол яг төрийн бус байгууллага маань туршилтын шугамаар одоо чинь зорилттой бүлгийн хүн амдуудаа яг хэрэгжүүлээд явж байна. Хоёрдугаарт бид нэр яг энэ хэвийн халдварыг бид нэр ямар нэгэн эмнэлгийн орчинд очихгүйгээр амны салсанд өөртөө хийх шинжилгээний онцлогыг оруулж ирээд бас яг энэ зорилттой бүлгийн олон нийт дундаа яг хэрэгжүүлээд явж байна. Энэ нь тухайн үнээс ямар нэгэн тийм цус гарахгүй, эмнэлгийн орчинд очихгүй, өөрөө болон олон нийтэд түшиглсэн байдлаар шинжилгээ авах юм 2 аргыг яг нэвтрүүлээд явж байна. Урьдчилан сэргийлэх зорилготой эм гэхээр нөхөн үржихгүй насны одоо нөгөө нэг ингэдэг штэ элэгний CD вирусын хамгаалах вакцинжуулалт ч гэдэг юм уу. Ингээл дархлаажуулалт насных нь ингээд нөгөө үйлчлэлийг зааж өгч байгаад ингээд албан болоод албан бос сайн дур ингээд хамруулдагтай адилхан нөхөн үржихгүй насны бүх хүн энэ нэмийг ууж хэрэглэх ёстой юу? Ерөнхийдөө яг энэ маань бас нөгөө энэ маань гаж нөлөө гэж байгаа тий. Тэгэхээр тухайн хүн маань яг өөрийн хүсэлтээр энэ одоо чинь урьдчилан сэргийлэх одоо чинь нэмийн эмчилгээнд хамрагдъя гэдэг юм бол тодорхой шалгууртай шинжилгээнүүд байгаа тий. Тэгжиж одоо чинь тэрнээс нь хамаарч ерөнхийдөө хүмүүс яг нөгөө хүн болгонд биш нөгөө биеийн онцлогоос нь хамаарат гаж нөлөөнөөс нь хамаарат бас тодорхой шалгуурууд байна. Тэр өөрөө өөртөө хэрглэж болдог онцлогоор хизээ орж ирсэн бэ? Ерөнхийдөө яг төслийн шугамар 2019 оноос хойш. Тэр онцлогоор орж ирснээс хойш тохиолдол илрүүлэлтэнд ямар нэгэн эерэг нөлөө үзүүлсэн үү? Ерөнхийдөө бол мэдээж 70 нугмал халдварыг тодорхой хэмжээгээр олж илрүүлсэн. Ерөнхийдөө бол одоо чинь хинч энэ өвчнийг тусах боломжтой. Тэгээ бид нөгөө энэ жилийн ураа маань ерөнхийдөө бол хүний эрх рүү илүү чиглэсэн байгаа. Тийм учраас нөгөө манай монголчууд нийт хүн амаас ч гэдэм үү те хүн гэдэг юм нь ямар нэгэн тэмдэг нэр тавьж айгүйх ялгуурлангаа дургадаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хар иргэн, бор, шар, өнгө одоо чинь амьдралын зүйлээс намаараад хүн гэдэг юм нь ямар нэгэн тэмдэг нэр тавиад байдаг. Бид нар гэхдээ хүний эрхийг дээдэлж зөв жигт урагшлыг гэсэн урайтай байгаа учраас хүн гэдэг тэмдэг нэрийг хүн гэдэг зүйлийн өмнөх тэмдэг нэрээ аваад хүнийг хүнээр нь хайрлцгаая л гэж. Нөгөө одоо бас сүүлийн үед айгүй их түгээмэл яригддаг болсон нэг сэдв бол хүн болгон өөр. Тэгэхээр нөгөө ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрдөг энэ байдал бол дэлхийн нийтийн чих хандлага болсон учраас би өөр тэр хүн өөр байж яагаад болохгүй гэж гэдэг бас нэг юм зүйл хүмүүсийн анхаарлын төвд байгаа хаа гэж ингэж бодож байна. За баярлалаа.